За сайн байна уу? Энэхүү хэсгийн хичээлээр та нарт өнцөг буюу англи зааж өгнө. За ерөөдөө та нар бодож байгаа өнцөг нь яг юу гэсэн үг юм те? Ямар утгатай байна те? Гэвэл геометри дотор өнцөг хэмээн хоёр нэгэн ижил цэгээс эхэлтэй бөгөөд хоёр шугам эсвэл цацраг бүтсэн дүрсийг хэлнэ. Ерөөдөө хоёр шугам бие биендээ интерсект хийж шөргөсөн тохиолдолд нэг дүрс гарна. Тэр дүрсийг нь өнцөг гэж ярьж болно. За одоо ингээ харж ивэл эндээс ингээд нэг шугам татсан байгаа. Шуулуун татаад бас эндээс нэг шулуун татаад яг энэ дээр бие биентэй огтлож мөрөлцөж иймэрхүү дүрс гарч байгаамаа дүрс гаргаж энийг өнцөг гэж хэлнэ. За одоо ингээ харж ивэл харуул ингээд шулуун юун дотор 180 градус гэдэг аа. Ингээд 180 градус гэдэг. Тэгээд хэрвээ ингээд шулуун ингээд огтлцсон бол хэрвээ энэ өнцөг 130 гэвэл та нар энэ өнцгийг яаж олох вэ гэвэл ингэж болж болно. Энэ нийт байх өнцгөөсөө 180-га энэ өнцгөөсөө хасаж нөгөө талынхаа өнцгийг олж олно. За тэгээд мэдээж бүх дүрс дотор өнцөг гэдэг аа. Жишээлбэл гурвалжин дотор ингээд нийт 180 өнцөг байдаг аа. 3 өнцөг. Тэгэхээр нэг өнцөг дотор нийтдээ 180 бол тэгвэл нэг өнцөг нь 60 байдаг аа. Тэгээд эдгээр нийлээд 180 болдог аа. Ийм мэдээж бол адил өнцөгт гурвалж юм аа. Яг бол бүх өнцөг нь адил болохоор. За дараагийн юу бол мэдээж бүх юу лээ гурвалжин 180 байж гэн. Тэгтээ нэг өнцгүүдэн заримынхан өнцгүүдэн 60 биш 90 ээж болно, эсвэл 60-аас доош ээж болдог. Тэгтээ гурвалжийнхаа хэлбэрээр нь харна. За мэдээж дөрвөн талт буюу квадрат дотор дөрвөн өнцөг дүрсэн дотор заавал 360 байдаг. Одоо жишээлбэл ийшээ ингээд яг тэгшин зураас тэгснэ ийшээ ингээд тэгшин зураас хоёр огтлцоод энэ нь 60 градус гарч ирнэ. Тэгээд яаж 90 градус гэдэг анзааравал энэ дүрс нь иймэрхүү дөрвөлжин байдаг. Яг ийм тийм бөөрөнхий биш. Хагас бөөрөнхий биш. За тэгэх юм бол одоо ингээд харж ивэл энэ нэг 90 өнцөг, энэ нэг 90 градус, энэ нэг 90 градус, энэ градус. Тэгээ нийтдээ 4 90 градус буюу 4 үүсэх нь 90 360 гарч ирнэ. За энэ пентагон ч адилхан. Пентагон 5 өнцөгт буюу ингээд 5 өнцөгт байдаг. Тэгээд яаж 540 гаргасан гэвэл энэ мэдээж 180, энэ мэдээж гурвалжин буюу 180 болно. Тэгэхээр чинь 180 тэгээд ингээ хасаад энэ тэгээ 4 өнцөгт юм чи 360. Энэ хоёрыг нийлүүлээд 540 гарна. Энэ дээр ч адилхан. Ингээ нэг гурвалжин, ингээ нэг гурвалжин, хоёр гурвалжин нийлээд 360 гарна. Тэгээд энэ дөрвөн өнцөгт нь 360 хэрч 360-аа 360-аас нэхэд 720 гарч ирнэ. За одоо ганц юм parallel lines. Parallel lines гэвэл ингээд хоёр шугам өгдөөд энэ хоёр шугамд хизээч уулзахгүй гэсэн үг. Хизээч бие биендээ мөрөлцөхгүй гэсэн үг. Тэгээд энэ хоёр шугам руу ингэж зураас татах юм бол энэ өнцөг 4, энэ өнцөг, тэгээд энэ өнцөг бие биендээ адилхан байна. Одоо жишээлбэл нэг нь 30 градус гэж өгсөн бол энэ 4, 5, 8 нь бас адилхан 30 градус гэж өгдөнө. Тэгээд 2, 3, 6, 7 бас адилхан байна. Тэгэхээр 2 нь 130 бол 3-ыг ол гэвэл ийм бас адилхан 130 байна, 130 байна, 130 байна. Одоо цаана энд харж ивэл 1, 4, 5, 6, 8 нь биетэй адилхан, харин 2, 3, 6, 7 бас биетэй адилхан гэж байна. За одоо бүгдээрээ жишээ бодлого харъя л та. Одоо хэрвээ энийг in the figure above, what is the value of x plus y гэж л та. Зөвхөн x plus y нэмсэн хэлбэрийг ол гэж байна. Бусдад x, y олох гэж байна. За тэгэхээр яаж олох вэ гэвэл энэ мэдээж нийлээд 360 гарч ирнэ. Яагаад гэвэл энэ нэг тал нь 180 бол энэ бас нөгөө тал нь 180 гарахаар чинь нийлээд 360 гарч ирнэ. За тэгээд 45-ыг 180-д нэмж
45-гаа 101 нэ 80-тай нэмж 125 гарч тэгээд 360-аас 125-аа хасаж 235 гарч ирнэ. Тэгэхээр манай x-тэй нэмэх нь y нь 235 гарч ирж байна. Тийм энэ бодлогын хариу буюу C 235 градус юм аа. За дараагийн юу бол y үнцгийг in the figure above what is the value of y гэж байна. Y-ийг үнцгийг олоорой гэж байна. За энэ хоёр үнцэг өгөгдсөн байгаа. Тэгэхээр энэ үнцгийг амархан олж болно. Яаж гэвэл энэ хоёр үнцгөө нэмж 60 дээр нэмдэг нь 50 тэнцүү 110 гарч тэгээд гурвалжин чинь мэдээж дотроо 180 үнцэгтэй байна гэхэр чинь 180-аас хасдаг нь 110 гэхэр чинь 70 градус гарч ирнэ. Тэгээд 70 градусын энэ 70 градусын бол энэ үнцгийг яаж олох вэ гэвэл 180-аас 70-ыг хасаж стандарт тэнцүү 110 гарч тэгээд 110-аа 40-тэй нэмэж одоо тэгэхээр эн чинь ингээд одоо чи одоо 150 бол эн чинь 110 гэхэр чи энэ хоёр нийлээд 180-аас хасах юм бол 180-ыг хасдаг нь 150 130 гарч ирнэ. Тэгэхээр y нь 30 бөгөөд энэ бодлогын хариу бол А юм аа. За дараагийн бодлого харж ивэл in the figure above if x equals to 40 what is the value of y гэж байна. Одоо бүгдээр y ол гэж байна. За бүгдээр ингэж болж байна. X дээр нэмэх нь y нэмэх нь x дээр нэмэх нь y. Тэгээд 2x дээр нэмэх нь 2y тэнцүү 180 гарч ирнэ. За тэгэхээр чинь x нь өгөгдсөн байгаа чи 2-ыг үүсгэн 40 нэмдэг нь 2y тэнцүү 180. Тэгээд 80 дээр нэмэх нь 2y тэнцүү 180 бол тэгээд 80 нөөж тэгшээ гарах юм бол 2y тэнцүү 180-аас хасдаг 80 бөгөөд 2y 100 гарч тэгээд эн чинь 2y гэхээр чи 2-ыг үүсгэн y гэхээр нөө тал руу гарах юм бол хуваагдана. Y тэнцүү 100 хуваадаг нь 2 бөгөөд y нь 50 градус гарч байна. Тийм болгоо хариу бол B юм аа. За ерөөдөө SAT дээр үнцэг бол амар амархан орж ирдэг. Тийм хэцүү бодлогод орж ирдгүү. Энэ одоо 3 жишээ бодлого бол дандаа SAT-гээс гарсан бодлогод. Тэгээд SAT дээр иймэрхүү үнцэгтэй бодлого бол баг үнгүй оноо гэсэн үг шүү. Та нар үнцэгтэй байх юм бол шууд амархан оноогоо төрүүлж аваарай. За тэгээд ойлгосон гэж танд найдаа. Тэгэхэд анхаарал хандуулсанд баярлалаа.